5 дугаар анги. Толгойлогч. Тэмүүжингийн зов нааш ирж байна. Хэдэн хүн байна? Хэдэн 10 хүн байх шиг байна. Тэгвэл дайрцгаая. Болохгүй хаа. Зовон дотор дайсэцэн түүний үжин болон хэдэн 10 хонгороо довгийн баатар ирс байна. Бид нар шинэ бэрийг булаах гэж байгаа болохоос тэр бүхэн ямар хамаа байсан юм? Тогтоо толгойлогч минь. Бид шинэ бэрийг булаачих юм бол хонгороо довгтон төвшгөрц зангидах болно. Гүчрэхэг хонгороо довгийнханд хамаагүй халдаж яахан болох вэ? Бид нар ч гэсэн хонгороо довгийн шинэ бэрээ булаалгаа бидтэй. Тэр бол ондоо хэрэг. Бид шууд Тэмүүжингийн гараас булаах юм бол тэр Монгол хүн. Зайр үсэнгийн хэлдэг зөв шүү. Жилээдүүд үү мэн. Шинэ бэр хэр үзэсгэлэнтэй хүн байна да. Хийгээд яах вэ? За яах вэ? Тэгвэл булааж яваад чиний ихнэр болгол ямар вэ? Хаата. Чи Тэмүүжингийн улмыг сайтар шинэ нутагт буугаар надад очих хэл. Мэдлээ. Зайр үсэн. Эндээ хүрээлэн бууцгаая. Хонгороо дэргээ Тэмүүжингээс холдоо явах хүртэл төвчээртэй хүлээх хэрэгтэй. Эндээ хүрээлэн бууцгаа. Чи 9 жилийн өмнөхөөс хамаагүй өөр болжээ. Яасан? Муухай болж юу? Уламж хайр болон үзэсгэлэнтэй болсон байна. Би яванд урдч муухай болно. Тэр үед чи хайртай хэвээр байх уу? Хүн 9 жилийн турш үргэлж санал дурсаар байтал дэмий юм ярих гэж. Чи итгэхгүй байх гэж үү? Үгүй дээ. Би хагас сарын өмнө чи намайг ихнэрээ болгон авч байсан үеийг чинь санахаар инээ төрч байна. Тийм хинэттэй байсан гэж юу? Олон жилийн өмнө юу ч мэдэхгүй жаахан дүү шиг минь байсан атлаа гинэт уул шиг том ир болчиход ирнэ гэж санааг юм л да. Энэ 9 жилийн хугацаанд чи маш их зовлон бэрхийг амссан биз дээ. Чи хүлэн буурд биднэрийгээ бараадаад ирээгүй яасан? Бид нар чамд тусалж болох байсан шүү дээ. Энэ хорвоо дээр мэндэлсэн эр хүн гэдэг зорьсон зоригтой байх юу юунаас илүү чухал. Хэрвээ гойлогч мэд бусдыг тариачлах явбал хорвоогийн хүмүүсийн элэг доог болгоно үстэй. Саарл чон анч нохоо гэдэггүй. Салхи шуурга хүрэн бүргэдийг хийсгдэггүй гэдэгчлэн мөнх тэнгэр чамайг надтай уулзуулах тавилантай байжээ. Гол гатлаа зам шулууд нь ард үлдсэн адуу мал нутаг бэлчээртэй санаа зовоод байна. Би эндээсээ буцъя да. Аава. Бүрт минь. Чамайг ээж чинь хүргэж өгөх болохоор санаа зовоод байх юу байх вэ? Тэгээд чи одоо Монгол аймгийн бэр боллоо. Чи ганцхан Тэмүүжингээ бодоод хөлөн буурийн чамдад байгаа аав ээжигээ мартчихв даа гэж захимаар байна шүү. Энэ бол дайс эзэн бид хоёрын та бүхэнд барьж байгаа бэлэг тул үжин та болгоон сойрох нь.
Ийм үнэтэй хар булган дахыг бид яахан гардан авч болох вүлээ дээ. Энэ хар булган даха танаа Монгол аймгийнхны Нандин эрдэн байсан юм гинлээ. Тэгвэл Амгаа хаанаас үлдсэн хэд байх нь? Тийм ээ. Тэр жил Амгаа хаан татаарууд болон зөрчдүүтэй тулдаж байхдаа энэ хар булган дахыг өмсдөг байсан гэсэн. Түүнийг өөд болоод 3 жил болсны дараа танаа Хядовгийнхан түүн зориулж 9 тохой гэрэлт хөшөө босохдоо манай дайс эзнийг гуйж 9 өдөр 9 шөнө нойр хоолоо хасан байж 99 хятан үсгийг түүн дээр зийлүүлсэн юм. Түүний хариу болгож энэхүү хар булган дахыг түүнд өгчээ. Харин өнөөдөр уул эзэдээ буцан очиж байгаа хэрэг. Манай Тэмүүжин Амгаа хааныхаа ариун зорилгыг залгамжилж дэлхийд дахныг донслогсон их хэргийг бүтээх болтугай. Ээж танд баярлалаа. Та бүхэн эндээ үлддээ. Хот минь. Замдаа сайн яваарай. 1 сарын турш та бүхэнд баахан төвөг удчихлаа. Та бүхэн буцтаа. Бүрт минь. Хадам ээжигээ сайн асарч тойлж байдаг юм шүү. Бүрт минь. Ээж нь явлаа. Тэмүүжин минь. Чи үнийг эцгийн хуучин анда Хэрэдийн ван тойролд өргөн баригтун. Бид одоо өг эцгийн хэргийг үргэлжлүүлэе гэхээр хүн хүч дутаж байна. Тийм болохоор эрхэм хүний тус нэмэр эрхгүй чухал. Мөн сайхан гэд юм та. Жахуу хамбоо эднийг суулга. Би Есүхэгийнхаа хүүхдүүдийг сайхан байлнаа. Алив наашаа суулгаа. Тойрол хаан та манай эцгийн хуучин анд болохоор эцгээс минь өөрч юун гэж. Би гэргий аваад энэ чин дэрсэн хар булган дахыг танд авчирав. Ойрын хэдэн жил манайха доройтон ядуурсны улмаас танд ажлал дахин дуугийн ёсыг үзүүлж чадсангүй. Тийм болохоор энэ мөнгөн сумтай цэгийг танд өргөн барьж өнгөрсөн гэмээ цайруулвал ямар вэ? Тэмүүжин хүү минь. Энэ хэдэн жилээ Жахуу хамбуу ах бид хоёр чинь та бүхнийг марталгүй сэтгэлдээ санаж явсныг би тэнгэрийг гэрчлэх буйцаа. Харин та нар нэг газараа тогтдоггүй ээж чинь хатуу чангун тул биднээс тусламж гуйж ирсэн нь үгүй хэлээ. Тийм болохоор би өөд болсон эцгийн чинь өмнө буруу тайхан. Тойрол хаан эцэг минь юу гэсүг вэ? Харин би одоо өөд болсон амдын төлөө сэтгэл зүрхээ зориулах сайхан боломж гарч байна. Би одоо та бүхнийг төрсөн үр шиг. Үгүй. Төрсөн үр
сэнгүүмээс ч илүү дотнчлон үзэх болно. Хан эцэг маань та бүхнээ хагдсан улсыг хамтдагч бутарсан улсыг чинь цуглуулж өгнө гэдэг байсан юм. Тийм ээ. Бид хамтран та бүхнийг эцгийн их хэргийг сэргээхэд туслана. Тойрол хан эцэг минь таны уул мэд бат сүртэй амдгаа тангаргийн хариуд чинь өөд усан эцгийнхээ өмнөс талархал илэрхийлье. Бэрэг минь та юу болов? Өвдөг үсттэй? Мэргэд аймаг. Мэргэд аймгийн зоригтон баатруудаа 20 жилийн өмнө Есүхэ миний дүү Чилэдүгийн эхнэр өөлөнг булан авч байсан бэлээ. Одоо Есүхэгийн үр хойж өсөж томорсон болохоор бид өшөөгөө авч хорслоо тайлах цаг болж. Ганц хэлмээрээ таарлсан Монгол эрчүүдийг хядаж гартаа таарлсан эд зүйлсийг өөрийн олз болгон авцгаа. Хатаргаа охид өмсийг халуун өвөртө оруулан жаргацгаа. Эцэг өвгийн өшөөг Есүхэгийн үр хойчоос хөг давуулан авцгаая. Дайраад Тэмүүжин андаа. Энэ бол миний өргөө байгаа юм. Нөгөө хоёр андыг чинь манай авгах тухта байрлуулсан. Иесус бурхны авралаар та бүхэн өнөөдөр надтай цуг хоноглогдсон. Сайн анд чи ийхүү сайхан сэтгэл гаргасанд их баярлалаа. Үжин минь. Юу болов хаагчаа? Олон мордын төргөө сонсогдож байна. Өөдөн үжин минь. Баахан мордсыг манай хүрэг дайлаар хийж байна. Бүгдээрээ бүү сандрагтун. Борч чи туулын хар шугуур очиж Тэмүүжинд хэл дуулга. Хаагчин чи өхөр тэрэг хөллөн бүртийг халамжлан юм. Бусад хүмүүс бүгдээрээ намайг дагалдан бурхан халдсан уулыг бараацгаа. Ээж гэр малаа яах болж байна? Хатарч морь харух номнаас бусдыг хаягтун. Галаа унтраагаарай. Галаа унтраа. Хаагчаа, хурдлаарай. Бүгдээрээ анхаарч бай. Бурхан халдан уул минь байхад биднийг авраг хамгаалах болно. Та бүхэн одоохон уулын амаар хорогдох газар болоод бургасаар аваахаа барьцгаахтун. Замд үлдэж хоцорсон хүн байгаа эсхийг хараарай. Бэргэн хаагч юм хоёр алга байна шүү дээ. Бүрт хаагч хоёр хайчих ба. Хурдан зогтоорой. Ингэж баригддаг байх нэ. Энэ бол нөгөө Есүхэгийн баг үжин шүү дээ. Харин энэ бол Тэмүүжингийн эхнэр Бүртүүжин. Эдийг бариад ав. Явцгаа. Эмэг их Чилэдүү нарын гигэн сүнс биднийг толдож байна. 20 жилийн өшөө хорслоо бид авлаа. Бид нар Есүхэгийн баг үжин мөн тэрний бэрийг булан авчирлаа. Та бүхний гигэн сүнс одоо нэг амар авцтай. Ээж ах хоёр минь би Есүхэгийн хүүхдүүдийн цусыг урсгаж чадсангүй туучлаарай.
Шээлгэр дүү минь. Би 3 мэрэгдийн ахлагчийн хувьд Тэмүүжингийн толгой тахилын ширээн дээр байж явах болно гэдгийг чамд батлан хэлэх байна. Ходоо минь. Чи Есүхэгийн бага эхнэрийг хаата авгада татврын болгон өг. Харин Тэмүүжингийн эхнэрийг Шээлгэр ах чинь эхнэр болгон авг. Мэдлээ. Тогтой ахлагч. Би яасан бэ? Би түүнийг авахгүй. Есүхэ чиний бэргэнийг булаасан юм чинь чи тэрнийг яагаад авч болдгоо гэж. Над шиг дор дээр яахан алтан ургийн үжинг ихнэр болгон авч болох вэ? Шээлгэрээ. Чи бол 3 мэрэгдийн баатар гэж шүү дээ. Холд муу шүү. Би хулган огтны идэх заяатай байтал хүн галуу гэдээ гэж хошууга юунд билүүдэх билээд. Битгий донгос. Есүхэ хизээч хаан болж байгаагүй. Тэмүүжин ч гэсэн золбон амтэн. Тийм болохоор бүртийг ямар үжин гэх юм. Тэгээд ч манай мэрэгдүүд дандаа хулган огтны махаар хооллож явах хувь муутай улс гэж юу? За яг амтан байна даач. Тэр тусам чи Шээлгэр үгүй чи яхрахасаа 7 дор зориг зүрх муу байдаг үлээ. Чи түүнийг тэрвээ дундахаар л ямар сайхан болохыг мэдэн дээ. Шээлгэр хаа тал нутагч нь ирж чадaltaй л эзэн хаан болдог жамтай штэ. Монголчууд заавал дээгүр загнаж байх ямар өчтэй юм бэ? Одоо манай 3 мэрэгд Ирэмгийн баатрууд эдэт мордоор тал нутгийг таглан эзлэх болсон штэ. Хороогийн сайхан хүүхнүүд манай мэрэгдийн ихнэр болох учиртай. Чи дуулж бай. Чиний эр зориг 20 хүрээгүй дүүгээсээ 7 дор байр гэж юу? Найрамд очицгоо. Эцэнтэй нөгөө хөгшин эмэг нэг яах болж байна? Алчихгүй юу? Тэрийг надд өгч. Чи тэр таруу зурм шиг амтныг ноолох гээ юу аа? Гарч ба. Хурдан гар. Үнэхээр айтайхан амтан байх чинь. Хувцас тайлаарай. Тайлаач. Тайл гэж байна шүү. Хувцас хурдан тайл. Тайлаач. Тайлаач. Би өрөөсөн гоё Есүхэгийн нэр нүрийг бодоод намайг өршөөгөөчтэй. Юу гэнэ? Би тэр Есүхэгээс чинь болж чамайг барьж ирсэн юм ээ. Тайлахгүй мó? Тайл гэж байна. Тайл. 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 Ихэд байх нэ? Чи тэгээд миний татврын болохгүй хэрэг үү? За яах вэ? Хүн байна уу? Байна. Энэ хүүхнийг чирээд гарга. Насанд хүрсэн мэрэгд хүн болгонтой нэг удаа унтуулаарай. Ой. Тавьчтэй. Битгий ингэж. Би гуйж байна. Битгий тэгээчтэй. Гарч бай.
Танай мэрэгдүүд хэн болоод Монголын алт уургийн эзний үднэр рүү санаарах нь уу? Тэмүүжин бол тал нутгийн баатарэр болохоор миний ганц хуруунд хүрэх юм бол төм хэсэг тас чин хаяхаа мэдэх байлгүй. Чи одоохон эндээс тонж үз. Танил гэж байна. Танил гэж байна. Та гараад харж бай. Хэнийг ч оруулж болохгүй шүү. Тэр их дуулууртай хүү юм гэж гадаа сууж байдаг юм шүү. Өжин минь, хоёлаа цаан чин суугаад хончихъя. Мэргэдийн довтлогоо Тэмүүжингийн хувьд цэлмэг өдөр аян нэрхтэй адил хэрэг болсон юм. Түүнийг зүгтд зайлах аргаас идэвхтэй дайдах зам руу өөрийн ирэхгүй түлхсэн юм. Бөглөө ойт бурхан уул. Бөөсөн чиний амийг минь бөөцөөлөн аварч, бөөрн чиний биеийг минь бүтэн мэнд үлдээв. Өмгүүлсэн өндөр дэд бурхан халдун уул та минь өшөөтөн дайсан мэргэдийн гараас өөрийн хүмүүсийн амийг аварч, өс хонцонгоо тайлахад дахин нэг туслах хажаамаа. Мариндо. Тэмүүжин, та нар дэндүү цөөхүүлээ байна шүү дээ. Шилгэрээ. Чи яагаад унтаагүй байдаг вэ? Гадаа юу хийгээ сууж байгаа юм? Би дэндүүх оочхад бөөлчих гээд байна. Тийм би. Нөгөө хүүхэн ямар хувэн та? Айсаарч нь байна уу? Тун дайжгүй шүү. Тийм би. Хатаа тун аргатай хүн юм гэж Исүхэгийн бага ихнэр үгсэн чавдуулахгүй гээд байхаар нь ширч гараад насанд хүрсэн хүн болгоны өвөр дамжуулан хийн гэж айлгсан чинь эрхэнд нь орсон байгаа юм да. Шийжгэс нь туршаад үзээчтэй. Үгүй. Бүрт надад тун сайн байгаа. Хэрвээ хүсэх юм бол би чамд туслах хүн гаргаад өгч болох юм шүү. Би ихлэ үзээд алдъя. Би чилгэртэй гайгүй байдаг шүү дээ. Би дург үзэх юм юу хавлаа? Үгүй дээ би өөрөө өгч. Тийм бол бид нар санаа зовлтгүй болох нэ. За чилгэрээ. Чи гадуур байж байгаад сайхан жаргалыг алдчихв та. Тэмүүжин ирлээ. Тэмүүжин ирлээ. Тэмүүжин ирлээ. Битгий сандар. Одоо яг Гудуу. эцэг минь. Хурдан хүн морой бэлдээ Тэмүүжин амьдаар нь барьж авах түн. Мэдлээ эцэг минь. Адресүү даа. Миний хойноос. Тэмүүжин бариад аваарай. Тэрнийг битгий алдчихаарай. Аха, мэрэгдүүд бэлтгэлтэй байсан байна. Яах вэ? Дайраад гараарай.
хайраад гараарай. Толгойлогч. Тэд нар харанхуйг бараадаа зогсчихлаа. Бид хөөгд нэмэргүй. Зүгээрээ хөө минь. Тэрний ихнэр бидний гарт байхад тэр ир төрөө хизээ нэгэн цагт эргэн ирэхэн лавтай. Явцгаая. Явцгаая. Тэмүүжин хүү минь. Та нар дэндүү цөөхүүлээ байна. Ийм хар уухраар үзээд бүрт тэд нарыг салгаж авч чадахгүй. Мэргэдтэй хийсэн тулалдаан Тэмүүжинд нэгэн учрыг ойлгуулсан юм. Өөрийн хүч чадал мөхс үед бусдын тус дэмийг ашиглах хэрэгтэй байдаг ажээ. Энэ бол түүний амжилтанд хүрэх хамгийн чухал бодлого болон хувирсан юм. Үхжөөл таарсан мэрэгдүүдийг үү те. Тэд намайг 7 настай байхад миний ээжийг вулаан авчаад биднэр сэлэнг мөрний ирэг дээр тариулж боолчилсан удаа байдгиймдэг. Би тэр эртний өшөөг аваагүй байтал миний хүү Тэмүүжинд халдан довтлон гинэ. Тийм болохоор би тэдэнтэй хуучин өш шинэ хорслыг хамтдах нь тооцоо бодох цаг ирлээ. Таал нутагт гай удсан энэ үлэн чонныг устгахгүй бол яахан болох вэ? Гэхдээ одоохондоо бидний хүч хараахан хүрэлцэхгүй л болов. Манай ах жадран өмөргөө явж Жамуу хандаасаа тусламж ирэхээр явсан. Зүйтэй. Тэгвэл наандаж төмөн хүн олж ирэх байх. Хасраа. Би ахад чинь хагдсан улсыг чинь хамтдагч, бударсан улсыг нь буцааж өгье гэж амласан билээ. Одоо би өөрийн амлалтаа биелүүлэх цаг ирлээ. Жаха хамбо. Сэнгүн та хоёр миний нэрээр хяад овогт хамаарах тал нутгийн иргэдийг дурдсан хугацаанд бурхан уулан цогцлог гэж тушаа. Тэд Тэмүүжингийн тушаалыг дагаж байг. Эстэгвэс тойрлхан миний зэргүүдийн морин төрөө тэдний гэрийг газар таан тэгшилж голомтын хийсгэн адуу малыг нь өөрийн болгоно гэж хэлээрэ. Жадран овог. Анд минь санаа зовлтгүй. Өнөө Тэмүүжин өдий зовлон бэрхэд унаад эцгийн баг хатан эхнэр бүртийг алдчихад байхад Жамуух би түмэн морд зэрэг гараг туслалгүй яах вэ? Жамуух ханд талархлаа. Бүгдээрээ сууцгаа. Жамуух. Би булаалсан ихийнхөө өмнөөс тань талархаж байна. Зүгээр дээ. Би тхий асурах. Али бос. Бос. Бүгдээрээ хамтдаа 3 мэрэгдийг хэрхэн дайрах асуудлыг зөвшөлдсөн. Энэ бол манай нэг овгийн ах хорч арга ухаан ихтэй хүнтэй. Харин тэр бол манай дүү дайчир байгаа юм. Халдах дайсны хайр найргүй цогтөг баатар ир. Сууцгаа. Хорч чи өөрийн санаагаа хэлдэ. Мэргэд бол умардын хүчрэхэг улс тал нутгийн гол зүрхийг эзлэн оршдог. Татар аймаг болон зөрчүүдтэй хамсан Монгол аймагуудыг зохиж байсан. Эртөө хизээ боловч устгал зөх гай гамшигын үндэс мөн. Одоо Жамуух тулгалагч амдын өшөөг авах нэрээр цэрэг босгож байгаа нь үнэн хэрэгтэй манай Монгол аймагуд эцэг өвгдийн их хэргийг мандуулах сайхан боломж олгож байна. Гэвч 3 мэргэд нийлүүлс хэдэн түмэн морд цэрэг гаргаж чадна. Тийм болохоор бид наандаж 3 түмэн морд цэрэг цуглуулах хэрэгтэй. Тэгээд тэднийг гендүүлэн дайрах нь дээд зэргийн бодлого мөн. Зүйтэй шүү. Хуах чимээ. Одоо цаг хэдий болж байна. Шөнө дунд болж байна. Би жаахан өлсөд байна. Тийм үү. Тэгвэл би жаахан эдхэм хийгээд үгүй. За. Та хэвтэж бай. Дотор ороод унт. Битгий үжинг цач очихаарай.
Морилогт. Тэмүүж яхаа. Цаг өрөө болсон тул та бүхэн унтдаа. Болгоогтун. Өөрийг чинь Тэмүүжин гэдэг үү? Тийм ээ. Өөр их юм билээ. Олон үг асуух хэрэггүй. Би өөрийг чинь нэг хүнтэй уулзуулъя. Намайг дагаад яваарай. Би цугаа. Хэрэггүй дээ. Та хоёр унтаж бай. Аава. Тэмүүжин ирлээ. Минлэг эцгүүд. Тэмүүжин. Минлэг эцэг минь. Чи үнэхээр том болсон байх шүү. Том ирүүлжээ. Миний хүү хөгчүү. Хөгч баха. Алтан ах зүчтэй ах хоёр ч байна. Алтан ах. Зүчтэй ах хоёрын амрыг ирэх. Тэмүүжин дүү, чиний бага ээж эхнэр хоёр чинь мэрэгдүүдэд булаагдсан гэдгийг дуулаад Минлэг Алтан бид гурав өөрийн 2000 амт нөхдийг авч туслахаар ирсэн юм. Хэрвээ чи зөвшөөрөх юм бол бид нар жамуухаас салаад чамтай нийлж болно шүү. Гурван ахын сайхан сэтгэл талархаад баршгүй. Гэвч жамууханд надад нэг түмэн сэргээрээ туслахыг амласан байна. Энэ үед та бүхэн түүнээс салж надтай нийлнэ гэдэг тусгүй хэрэг баг. Та нар одоохондоо Жадран овогтой хамаарагдаад байж байна. Би эцэг өвгийн их хэргийг мандуулахад замын хүзүү хоол байна. За яг. Бид хожим Сэцэн дүү чамдаа хүчээ өргөх өдөр ирэх байлгүй. Харин чамд нэг үг хэлэлгүй гориггүй санагтаад байна. Та миний эцгийн үнэн ч анд тул үг байвал өчгтв. Миний олон жил хамт байхдаа ажигласан нэг зүйл гэвэл танаа тэр амд чинь дороо буураад туслан эртээ чадалтайг твч чаддгүй хүн санагдсан шүү. Үгүй байлгүй дээ. Чи дотроо бодолтой үйл дээр байх шүү. Чи одоохондоо сул дороо болохоор тэр хамаг хүчээрээ тусалж байгаа юм. Хараад дуусчи. Яста мал юм да. Хурдан эндээс зайл. Тайл гэж байна. Зайлж үз. Зайл. Бүрт минь. Бүрт минь. Бүрт минь. Хоох чи юм ээ. Би дахин Тэмүүжингийн нүрийг харах аргагүй боллоо. Чиний буруу гэж юу байх вүлээ дээ? Яатагчсан би хүний нүрийг харах аргагүй боллоо. Ийм яриад яах вэ? Хойлоо эндээс хурдан оргон зайлаа. Бид нэр чилгэрийг бэртлэн зодсон болохоор тэд биднийг өршөөхгүй. Хурдан зогтъё. Хэрвээ тэд нэр намайг алчих бол нэр цэвэрүүлдэх байлгүй. Тэгвэл өчн би тантай цаг өгнө. Ороод ир. Энэ хоёр имийг гаргаад цавчихтун. Мэдлээ. Ходоо. Наадуула алхаа азнаж бай. Эцэг минь эднэр үгэнд орохгүй байна шүү дээ. Чилгэр ахыг бүр зодож гэмтээсэн байна. Тэгвэл тэднийг нэг газар хорчих. Эд бол Тэмүүжинг өргөдөх өгөөш байгаа юм. Тэмүүжин хэрэг аймаг Жадран овгийнхантай эвсэн нэгдсэн хуучин Овг аймгийн олон айл өрхийг түүний талд татсан юм. Сүлдэт тугийн дор түүний сүрхэж улам бүр нэмэгдсээр байлаа. Үжин баг эзэн хоёр минь бид анх таргуудагийн дарамтны дор арга буюу та бүхнийг хайж нүүсэн билээ. Одоо бид нар бүгдийг ухаарсан. Та нар биднийг яаж шийтгдэг байлаа гэсэн бид салахгүй дагах болно. Бид нарыг ивэлтэй багтаана. Одоо манай хүү Тэмүүжин овгийн толгойлогч болсон болохоор хамаг хэргийг тэр шийдэх болно. Бүгдээрээ босцгоо. Та нар урд нь бидний гомдоож байсан боловч
Өнөөдөр эргэн ирсэн талархалтай өгтөн авч байна. Аха, авгах эргэн ирлээ. Дарита юу? Хаана байна? Уулын ам өксөд ирж байна. Хурдан морь бэл дээрээ. Зэлэм, тэдэнд нутаг бичээр оноож өг. Мэдлээ. Миний хойноос. Өөлөн бэрхжээ. Бэргэн ихчээ. Та нар эргээд ирв үү? Өөлөн бэрхж та сайн биз дээ. Яах вэ? Өнчин буурай, үгээгүй ядуу амьдрал нүүр дүрм үрчлээ үлдээсэн байгаа ч дээ. Сэтгэлд минь бүр чих шарах үлдээсэн. Таач үнэхээр их зовсон байх та. Энэ Тэмүүж нүү? Авгаха. Би Тэмүүж юм байна. Исүүхэд яасан ч адилах юм бит. Би хасар байна. Би бэлгүүтэй байна. Сайхан том ирс болцгооч. Дүү минь, ахын би сайн биз дээ. Ах маань хагасчил шахам өвдөж байгаад өөд болохтой. Монгол гэрийн бүрээс цоорхоогүй бол цас бороо нэвтрэхгүй. Хяад аймгийнхан эвтэй бол боржгон овгийнхан бид яахан ингэтлээ зовж байх вүлээ гэд өөрийнхөө хүчрийг дагуулan та нарыг бараад гэж захисан юм л та. Бэргэн ихчээ. Тэр мөнхөх тэнгэртэй заларч байна. Харин түүний алдаа эндлийг би авгахын хамт нөхөж чадна гэж хэлээд өөд болсон. Үүнээс хойш ямар ч хэрэг явдал тохиосон манай удмынхан дахин салж сарних учиргүй шүү гэж захисаар нүдэнсэн. Зүйтэй. Манайхан дахин юу ч болж байсан. Салж сарних учиргүй.